Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр зураг зурах буюу энэ хичээлээр шүхэр зурцгаая. За хамгийн эхлээд эдний үлээр буюу шин давхраг үүсгээд shapes дүрсээс shapes tools гэсгийн shapes-ээс ellipse shapes-тэй хандлаараа тойрог зурна. За ингийн бол тойргийн хэлбэр маань зөв хэлбэртэй болно гэсэн. За дараа нь line tool ашиглаж шулуун зурнаа. За мөн адилхан энд нь шулуунаар доош нь зурж өгнө гэсэн үг. За одоо rectangle select tool ашиглаад дүрсний доод хэсгийг нь сонгоод гараас delete дарж устгана. За мөн устгах хэсгээс дахин сонгоод гараас мөн адилхан delete товч дарж устгаж өгнө. За line curve түүлсээр дүрсээ гүйцээ зураад давхар curve буюу мөрийг ашиглаад доотлын хэсгүүдийг зурж өгнө. Duplicate буюу layer буюу командаар хувилж өгнө. Хувилсан давхаргаа эргүүлэхдээ layers-снээс clip horizontal командаар эргүүлнэ. Шүхрийн оройг triangle буюу гурвалжин дүрсээр зураад paint bucket хэрэгслийг ашиглаж будна. Мөн шүхрүүдийн хэсгүүдийг color өнгөө сонгоод paint bucket хэрэгслээ ашиглаж будаж өгөөрэй. За ингээд line curve түүлээр шүхрийн бариулыг хийж болно. Дээрх дүрс бүхий хоёр давхаргыг нэгтгээд нэг зураг болгоод layers цохны merge layer down командуудыг ашиглаж нэг болгоно.